17 хөтөлбөр хайрын галт агаарнаас үргэлжилж байна. За тэгэхээр сая бид 3 завсарлаганаар буузаа тавьсан байгаа тийм ээ. Одоо ерөнхийдөө хэдэн минут чигнэх хэлээ? 15 минут чигнэхэд болно шүү дээ. Бууз урамлан доторх нь ургамал бараг болчихсон шахаа юм чи. Тэгэхээр 15 минут гурлаа ерөнхийдөө хангалттай. За одоо гурлаа салаата бэлтгэв. Тэгээ. За салаата бэлтээ. Би юу яа? Салаатанд юу болов? Нийс салаатанд маань майонез зуурна гэсэн тий. Тий, майонезаа өөртөө гараа зурчин. Тэгээд юунд маань салаатанд маань орох зүйлүүд маань ингээд бэлтгэсэн, аваад ирсэн байгаа. Тэгтээ дөрвөө хүн болгон төмсөн салаатыг яаж хийдгийг мэддэг учраас бас бүх юм ингээд зөвөр ерөнхийдөө бэлдээд аваад ирсэн байгаа. Одоо хамгийн гол зүйл нь 2 байгаа гэсэн үг. Тий, төмс ловон 2 байгаа. Тэгэл хям орно, өгөрцөн орно. Ингээд вандо дарсан үрцээ сонгонтой. Энэ манайд заавал манай жаргалмаа хич. Тэгээ. Гэрийн нөхцөлд хэрхэн хялбар аргаар зурч болохыг зөв та бүхэнд үзүүлнэ. Гол нь өндөг ороогүй манай заа. Тий, өндөг ороогүй. За. Солигдоод таарцгаа. Зяк. Жалгууш би шууд энэ дээр хичээл ингээд тавиа явчихин тий. Тий, наад тундаа хийсэн жаах тэ. Зүгээр хутгахад илүү хэлбэр ах. За, гол нь хям маань ургамлан хям байгаа. Тий, нитритгүй, нөөцлөгч байдас болон хүнсний будаг ороогүй 100% ургамлын гаралтай. Хадгалах хугацаа их бага байдаг гэдэг ааш тий. Хэдийн хугацаанд хадгалт юм бол? Градусын хэмжээ байгаа. Сэрүүн тэгээс нэмэх 4 градус тийм байна тий. 21 хоног хадгалдаг. Тий. Хям байна. За, майонезэнд маань юу арах вэ? За, майонезэнд маань болохоор одоо би ус орно. За мэдээж ус орно. Тэгээд ургамлын тос орно. Шар буулцгийн нууцтай сүү байна. Тэгэхээр энэ сүү маань сүү орно. Тэгээ бага хэмжээний тэгш харьцаатай сахар давс 2 маань орно. Тэгэл ерөнхийдөө гिच жоохон нэмж өгнө. Ингээд ерөөсөө майонез маань бэлэн болно гэсэн үг. За одоо эхлээд ус маань жоохон алуун байна. Тэгэхээр хөт устай болох хэрэгтэй болох юм уу гэж бодож байна. Ер нь жоохон хөрсөн ус ах хэрэгтэй юу? Тэгээ ер нь хэд халуун байвал бас нөгөө майонез маань зуурдах явцдаа жоохон ээддэг талтай. Уснаас хамтаа. Энэ маань яг болох юм байна. За энэ усаа дэвшин төр тавьчаад энийг хамтаа. За сайн ба. Хямаа ирчиж хэлсэн байна. Тий. Тэр үзэгчдээ та бүхэнд асуух асуулт байвал 1910 шууд дугаар толбогдоорой. Бид 3 өнөөдөр та бүхэнд цагаансаар болох гэж байгаа учраас ургамлан бууз мөн нийслэл салаатыг хийж байгаа. Гол нь антны гаралтай юм ороог байгаа. Түрүүн нэр нь цагаалын ресторан ярьж байгаа дууссан юм шүү дээ тий. Тэгээ Монголд цагаалын ресторанууд одоо маш их байгаа. Улаанбаатар хотод 20 гарна. Тий, цагаалны жижиг болон одоо түргэн хоолны тий ресторан зэрэгтэй янз янзын одоо цагаалны газрууд байгаа. Ногоон хоолны ургамлан гаралтай. Тэгээ би өөрөө ажиллаж байхдаа бол ерөнхийдөө монголчууд маань хотоодоо хамраах гэж тий маш орж хоол иддэг байсан. Ер нь цагаал ногоон хоол хоёр чинь юугаар ялгаатай юм бэ? Ногоон хоол гэдэг нөгөө томьёо нь юу гэхэлэр зэрэг дан ургамлан гаралтай, ургамал дээр суурьсан байгаа юм. Цагаан хоол гэдэг нөгөө монголчууд нэрш нөгөө цагаан идээ, цагаан хоол. Яг антны гаралтай зүйлс орчсон. Юу цагаан идээ байгаа байхгүй юу? Тий. Тэгээд цагаан идээ ч гэсэн хэрэглэдэггүй хүмүүс нөгөө веган буюу ногоон хоолтой гэж тийм юутай байгаа. За, ерөнхийдөө майонезаа зурхад бэлэн болж байна. За. Бано. За, өглөөний мэдрэгээ та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Бано. За, холбогдсноо мэдэхгүй. Тасарчих шиг боллоо. Анх чихт ингээл нөгөө хям гараал, нохош гараал, сосис гараад эвгүй эсэл та. Цагаан хоолнд ороод 3 жил болцсон байсан. Тэгэл ингээл гараад ирсэн чинь нэг юм яг адилхан харагдаад нэг төсөөрч маш юм шин тий. Тэгэл ямар сони эвгүй юм яг амтлаад үзсэн чинь бас яг л нэг юм хуучин хям идчихсэн шиг санагдаад эхэндээ их тийм дасгаж явах тийм байсан. Бас хямнаас өөр нухаш байд юм биш тий. Тэгээ нухаш байгаа. Сосиск байгаа.
юу каз илүү Тий. каз хүртэл байдаг. Тий. Умс Китай хүртэл байдаг. Тийм үү? Яг нөгөө ойртуулахын тулд тий. Тий загсны мах, гахааны мах. Нэг тавган дээр ингээд тавиад өгдөрөөс ямар ч юу зүгээр л идчихэж байгаа байхгүй юу? Энэ юу юм уу гэж гайхахгүйгээр тийм маш их адилхан байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө бүх зүйл маань байна. Амтны хувьд бас адилхан байсан баг тий. Тий. Байна уу? Байна уу? За манай за зурхад ерөнхийдөө гээд миксердэх байгаа тийм ээ. Тий, одоо ингээ миксердж явах явцдаа дээрэс нь нөгөө тосоо ичнэ бидэд. Тэгэхээр яг болно. Ингээ менежмент болоо. Байна уу? За өглөөний төргий. За. Энэ цагаан хоолны нэг хоол сургалт гэж явагддаг уу? Сургалт явагддаг уу? Явагддаг. Хүнсний дөрвдөр дэлгүүрийн хажууд нэг шинэ цагаан хоолны газар нэгдсэн байгаа. Урамлан хоолны. Тэгээд тэр бүтэнсэн өдөр болгон сургалт явуулж байгаа. Та нэвтрүүлгийн дараа холбогдох утас бүх зүйлийг аваарай. Тэгээд хагас өдөр болгон бас болдог сургалт маань болж байгаа юу? Тэр одоохондоо арай болохгүй. Зөв. Тэгтээ бас манайх ч нөгөө vegan sweet kitchen гэдэг бас Facebook group ажиллаж байгаа. Тэгээд тэрүүгээр бас нөгөө яг урамлан хоол хийж сурахыг хүссэн хүмүүстээс мэдээлэлүүдийг бас сайн өгдөг шүү дээ. За би манайсанд орсон зүйлээ дахиад хэлээд өгчөө тийм ээ. Тэгэхээр майонез хийхдээ болохоор 200 г. Одоо энэ бол 800 г майонез гаргачаад байна л да. Тэгэхээр 200 г ус орлоо. Тэгээд тэгш харьцаатай энэ жижиг халбаар давс сахар хоёрыг хийгээд тэгээд гичнээсээ баг зэрэг бас өнгөний өөртөө хуурахыг хүсэх юм бол гичнээс ахиу ээж болно. Нэг жижиг халбаар би гичээсэн. Тэгээд миксердж явах явцдаа урамлын тосоо хийгээд ирэнгүүт аяндаа миксер минь өөрөө ажиллахаа болоод нөгөө хүчтэй ингээд дуурайд ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед нь авахд яг зураадад бэлэн болцсон байна гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд үзэгчтэй харуулхад ийм майонез ерөөсөө л яг майонезтай адилхан. Ингээл майонез хараад ирж байгаа адилхан майонез тий. Тий. За ингээ майонез алин соус дуурж болно тий. Тий, алин соус өөртөө сонгоод орж байна шүү дээ. За. Байна уу? За баярлалаа явлаа. За баярлалаа. Байна уу? Өглөөний төргий. Байна уу? This is for you. Таныг оролцогч юм. За та зургтай хандаг басгаад утсаараа шууд яриарай. Хандаг бас хийчих тийм ээ. Байна уу? Нэг хүүхэд юм шиг шүү дээ. Нилээн цаан дуурайд нь тий. Сул яриад байна тий. За тэгэхээр та бүхэнд асуух асуулт байвал 1910-17 шууд дугаарт холбогдсон асуух боломжтой. Холбогдохдоо зургтынхаа дог багасгаад утсаараа яриарай. Цагнаа бүгдийг нэх үү? Талын нэх үү? Байна уу? Тий. Тэгээ тий. Байна уу? Хүүхдээ. Цог доолхоо? Тий. Хүүхдээ сая яаж ах шиг юм тий. За дээрээс нь нэмээд сонгоно арчээд. За одоо юу их хэрэгтэй юм аа гэхээр зя нэг юм хөөд болох уу? бол шүү дээ. Тий. Бас этрийг сонгоно болохоор акт болчих واخ тийм ээ. Зя.
Зач. Байна уу? Шин төрхий чи. Өглөө нэмтэргий. Танай нэвтрүүлгийг танах манайс цаахраас цаахар хийдэг манайс байж болох. За та зургийн хандаг багасгаарай. Сахаргүйгээр манийз хийж болох уу гэж байна. За та зургатаараа дэлгэрэнгүй сонсоорой. Саяны орцноос ерөөсөө майонезыг хасчихна гэсэн үг шүү дээ, тий? Сахарыг хасчихна гэсэн үг. Тэгээд ерөөсөө бусдын над бүгдээр нь хийдгээр нь хийгээл болчихно гэсэн үг. Бор сахар ийдсэн ч болж штэ тий. Цагаан сахар хэрэглэхгүй гэвэл шүүрөө. Дааныг утгаад ах шаардлагагүй байна. Зя. Бэрчгүй. за тийхүү. Тэгээ. Тэгвэл цагаан сар болох гэж байгаа тийм ээ. Цагаан сар гэснээс одоо урд төрш маань цагаан сар өнөөдрөөс хийж байгаа ах тий. Өчигдөр битүүн байсан тий. Тийм ба. Байна уу? Манайх ч нөгөө Монгол цагаар явдаг болох. За өглөө нэмтэргий. За та асуулт байвал асуугаарай. Зя. Монголчуудаас бас хэсэг нь өнөөдөр шинэлж байгаа. Сархтай байсан. Тэр Хоёр бол хоёр сартаа зориулаад шинэлж сар шинийн мэнд төрөгч дээ тийм ээ? Тийм. Тэгэхээр гурлаа гэр бүлэрээ шинэлж байгаа хүмүүс тийм ээ? Дээрээ гэж хэлээ. Байна уу? Өглөө нэмтэргий. Байна уу? Байна, таныг сонсож байна. Буудан ямар асуултыг дахиад хийж болох вэ? За, та зургатаараа сонсоорой. За. За, бууцныхаа орцыг За хэлээд өгч. өгчээ. Болохоор ургамлын зоог орсон. Ургамлын зоог орсон. Эхлээд сонгоноо хураад тэгээд тэрэн дээр ургамлынхаа зоогийг нэмээд дээр нь жан хийж зоогныхоо өнгийг хувиргаад тэгээд байцаа луунгаа хийгээд хураад жоохон одоо жоохон байцаа манд болоод ирэнгუთ нь аваад тэгээд жоохон хөрсний дараа нь ерөнхийдөө буузаа чимхүүлэх зүгээр байдаг. Бас хит халуунаар нь буузаа чимхэхээр нөгөө халуун учраас бас нөгөө чимхэхэд бас жоохон хэцүү. Тэгэхээр тэрийгэ бэлдсэн шанзаа болоод ер нь жоохон хөргөж жоод буузаа чимхвэл илүү сайн шүү гэж хэлээ. Байна уу? За, өглөө нэмтэргий шууд нэвтрүүлэг толбогдсон байна. Байна уу? Байна уу? За нэвтрүүлэг маань сая завсарлах хооронд бид нэр чацсаргана миксертсэн байгаа тийм ээ. Тэгээд чацсарганы тухай мэдэхгүй монголчууд маань гэж байхгүй. Витаминээр баялаг хаан жимс тийм ээ. Тэгээд энэ чацсарганыг Өвөр Хангай аймгийн Хар хоринд ургуулсан чацсарганыг та бүхэндээ бас миксердээд тэгээд десерт гэх юм уу? Ундаа юм уу? Аль 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 нь одоо бас Гэтэ хамгийн гол нь юу гэж бодсон гэхээр хүмүүс нөгөө ерөнхийдөө альва нэг хүнсийг нөгөө чанж болгоод ирэх тусам уг нөгөө бүтээгдэхүүний маань амин дэм нь алдагдаад эхэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нэр болохоор өнөөдөр юу гэж бодсон гэхээр одоо нөгөө ерөөсөө амин дэм нь алдагдуулгүйгээр агуулж байгаа тэр маш ашигтай эрдэс бодисыг нь алдагдуулгүйгээр ийм коктейл одоо ундаач гэж хэлсэн болно доо бид зүгээр юм уу гэж бодсон. Тэгэхээр чацраг маань өөрийг сонирхолтой жимсэн билээ шүү дээ. Одоо нэг ургамалтай одоо үүрэндээ тос агуулдаг их ховорхон төрлийн жимснүүдийн нэг. Тэгэхээр зарим нь болохоор үүрэндээ тос агуулдаг, зарим нь болохоор жимсэндээ тос агуулдаг л дээ. Тэгэхээр чацраг маань болохоор жимсэндээ тос агуулдаг юм бэлээ. Тэгэхээр ингээд нөгөө хүний маш их антиоксидант тэр амин хүчлүүдээр баялаг. Одоо витамин С-гээр одоо бол маш их баялаг шүү дээ тий. Тэгэхээр ханиа томоодоо одоо томооны энэ их улиралд болоод чацрагныг маш ерөнхийдөө нэг айхтар буцалгаж тэгж идэхээсээ илүү одоо миксердээд ингээд одоо цэвэр ус ч юм уу одоо одуулаад ингээд амин дэм нь алдагдуулгүйгээр уул илүү хүний биед тэр цэцэрнаа дангаар миксэрсэн байгаа юу тий? Дангаар нь тий. Жохон ус хийгээд нөгөө жохон хөлдөө исэн болохоор жохон усыг шингэлсэн баг. Тэгээ чицэрэг нь би нэг уншиж ирсэн. Эрс тэрс тийм уур амьсгалтай одоо Сибирийн нутгийн гэдэг чинь одоо Орос, Монгол, Хятадын хойд нутгаар ургадаг юм билээ. Тэгээ Монголд байгаа сорцууд нь бол үнэхээр яг нэг Монголын хөрсөнд ургасан гэдгээр онцлог. Тэгээд бас яагаад нөө хаан жимс гэдэг нэг зэрэг өөрөө маш их тийм уур амьсгалын одоо цаг уурын хатуу хөтөө байдлыг давн туулан байран одоо хүмүүс л очдог болохоор тийм тэгээд тэр чин чанараа хадгалаад одоо хүний биеийг маш сайнаар эрүүлжүүлдэг юм
өвдөстэй жимс юм билээ. Тэгээд чацранаас ч юм одоо төрөл бүрийн зүйлсийг гаргаж авч шүү дээ тийм ээ. Чацрагны тосно гэхэд хүний биед ямар их тустай. Тэгээд одоо бас чацрагын жимсийг одоо ерөнхийдөө дэлхийн нийтээрээ бас эргэлж байна шүү дээ тийм ээ. Сибэрэ гэдэг бас нэг юу байгаа шүү дээ. Монгол брэнд. Сингапурын одоо Сингапурт үйлдвэрлэгддэг гоо сайхны тийм бүтээгдэхүүн байх юм лээ. Тэгээд маш сайн явж байгаа. Өөрөлдөл чацрагны л одоо юу шүү дээ. Өвдөс шүү дээ. За дараагийн үзэгчтэй. За. Нийс салаатаа утгана. Жохон Байна уу? Байна уу? За өглөө нэмэлт хэрэгээ. Нэмэлт хэрэгээ. Ой, майнэ цэцэг жороо дахиад нэг сайн хэлээд өгөөч. За. За та зургатаараа хариултаа сонсоорой. Нөгөө нэг юу нэрхтэй бах те. Манайсныхан жорыг дахиад нэг хэлээд өгчээ. би за манай жорон эхлээд хэлээд өгчээ. За энэ дээр тавигдсан байгаа зүйлүүд маань майонезэнд орсон байгаа. Тэгэхээр эхлээд 200 г одоо энэ өөрийнхөө яг хэрэглээндээ зориулж хэдэн грамм майонез хийх гэж байгаа нь тэрэндээ зориулж усаа битэж бас хэмжээгээ тааруулж болно. Тэгэхээр 200 г усанда одоо жижиг халбгаар тэгш хэмжээтэй сахар давсыг хийсэн. Тэгээд энэ шар буулцгны сүүгээд одоо энэ сүүгээ шүү дээ. Энэ сүүгээ хийгээд тэгээд миксерт жаах явцдаа дээрэс нь миксер маань өөрөө онгорхоо байгаа шүү дээ. Тэр онгорхоон дээрэс нь тосоо ингээд аажмаар хийгээд ирэнгууд аяндаа миксер маань өөрөө гол нь явж эргэлдэхэ болоод ирэнгууд өтгөрсөн шинжтэй гэсэн үг. Тэгээд одоо нөгөө майонез маань бэлэн болсон гэсэн үг. Тэгэхээр сая хүн хэлсэн шүү дээ жишээлбэл сахар хийхгүйгээр хэрэглэж болно гэсэн сахар хийхгүйгээр хэрэглэж болно. Гिच хийхгүй байсан ч болно. Тэгсэн ч майонез маань бас нөгөө шинж чанар нь алдагдахгүй байж бас болно л та. За одоо шата чикнээс хийж. За ингээд салаатаа зуурнаа. Тий. Одоо ерөөсө хүмүүс яг өдөр тутамд хэрэглэдэг нийсээ салаатаа яг л адилхан юм болсон байгаа. Тэгэхээр одоо энэ майонезаа хийж зураад юм байна тийм ээ. Тий. За майонезаа гээд салаатаа зураад Та давс хийцэн үү? Тэгэхгүй. Би давс хийгээ чи давс хийгээд би сахар хийгээ чи сахар хийгээд тэгээ ойлоо. Тэгээ яваад. Тэгээ гоё хар пейст ордог тий гонд бас хийж болно. Тий. Өөр өөртөө яг л амтхаанда зориулаад байна уу? За үзэгчтэй холбогдъё. Байна уу? Өглөө нэмэлт хэрэгээ. Байна уу? Байна. Өглөө нэмэлт. Үзэгчтэй зургтын хандаг багасгаад утсаараа холбогдоорой. Нийсээ салаатанд өндөг ордог шүү дээ Тий. тий. Өндөгний оронд дүүфүг хэрэглэж болно. Тий. Баг зэрэг хийчихээр нуу яг цагаан өнгөт болохоор юу шиг харагддаг. Өндөг шиг тий. Тэгээд хямны орондоо веган тий ургамлын гаралтай хям хийчих. Байна уу? За ингээд босон. Одоо майонез За өглөө нэмэлт хэрэгээ. амтхан дээр сайн баажлаа. Би давсаа хий. Давсаа хийгээд Ямар бүтээгдэхүүн байна вэ? За ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ямар бүтээгдэхүүн байна вэ? Одоо ерөөс өнөөдөр бидний хоол хийж байгаа бүх зүйлс маань тэр чигээр ургамал гэж ойлгож болно шүү дээ. Тэгэхээр Уургатай, нийлмэл уургатай. Ано. Байна саний сонсож байна л да. За. За та зургатаараа хариугаа сонсоорой. Ямар төрлийн ургамлын гаралтай уурганд одоо орж ийнэ гэж асуусан баг тий. Тийм байна. За. Одоо салаатанд бол хям байна. Ургамлын гаралтай. Энэ хямыг болохоор зэрэг одоо нитритгүй, нөөцлөгч байцсгүй, хүнсний будаггүй 100% ургамлын гаралтай уураг буюу одоо шар бүрцгийн уураг дүүфүү орсон байгаа. Бууцны хамын шанзад шар бурхтын зог нэртэй одоо шар бүрцгийн уураг байгаа. Тэгээ тэр уураг бол шар буурцагнаас гаргаж авдаг уураг байгаа. Одоо 100 грамда 17-оос 19% уураг агуулдаг. Тийм байна. Махны хувьд бол 13% уургатай гэж би сонссон шүү. Өнөөдрийн хувьд бид одоо 3 төрлийн уургийн их усвартай зүйлийг хоорондоо хэрэгжилж байгаа шүү дээ. Дүүпүү орлоо, хям орлоо, тэгээд шар буурцагны зоог маань орлоо. Одоо уураг маань орлоо. Тэгэхээр ийм 3 төрлийн уургийг оролцуулан энэ салаадыг бууцтай бид нар бэлдэж байна. Махнаас авдаг уургийг бол хангалттай нөхөх юм. Хангалттай нөхөх. За ундаага бас бэлтгэх хэрэгтэй байх тийм ээ. За би амтлагаа явуулаад давсаа сахараа яаж хийхээр тохируулаад хийхээр тийм ээ. Тэгээд авч энийг ашиглаж. За. Байна уу?
Өглөө нэмэн төргий. Сахар маань энэ юм. Байна уу? Сахар жоо авахгүй. За та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. За сайн байна. Өдөр. За өглөө нэмэн. Би нэг сая үедээ наадах гэж байна. За. Тэгээд энэ түнсүүс хамаагүй тусах юм уу? Энэ сахартууны хоол бэлдээд байгаа юм уу? За энэ ургамлан хоол бэлтгэж байгаа. Сахартай хүмүүсээс хэрглэж болдог хоол байгаа тийм ээ. Хамгийн гол нь одоо салаатанд маань орж байгаа зүйлс маань хамгийн илчлэг өндөртэй юм нь хям байдаг шүү дээ. Тэгэхээр хямыг бол одоо бид нар ургамлын хямаар орлуулчаад идэх гэдэг маань их давуу тал байгаа байхгүй юу? Тэгэхээр сахартай хүмүүст зориулсан нэвтрүүлгийг бид нар дараагийн нэвтрүүлэг дээр хий гэж би бас дотроо сая бодлоо л доо. Сахартай хүмүүст зориулсан эмчилгээний хоолыг оролцох зочинтойгоо хамтран бас хийе гэж хэлэх бай. Тэгэхээр дараагийн хагас өдрийн 10 цагт нэвтрүүлгээ та өөрөө үзэх юм бол яг сахартай хүн зориулсан хоолыг эмчилгээний хоолыг үзэх боломжтой байна гэж бас давхар хэлье. Төмс идэж болт юм уу гэдэг. Төмс болол угаасаа л. Гэхдээ яг газраас орж байгаа тий. Тий, ер нь бол бас ургамал одоо Монгол төмс маа сайхан төмс байх. Бол төмсийг хэрэглэдэг шүү дээ. Тий. Тий, ер нь бага хэмжээгээр бол хэрэглэж байгаа гэдэг тий. Төмс гэснээс бид нар шин төмсийг хэрэггүй цардуул гэдэг шүү дээ. Төмс ч өөр маш тий маш их хэрэгтэй юм дотн байдаг юм билээ. За одоо Байна уу? Байна уу? Өглөө нэмэн төргий та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна уу? Байна уу? Байна. Таныг сонсож байна. Асуулт асуугаарай. Санаа өдөр нэмэн. Байна. За. За та зурагтаа багсгаад уцаараа шууд яриарай. Өдөр нэмэн төргий мэдөө сайхан амарч гин үү? Чи байна уу? Бид нар байна шүү. Байна. За. За нэг юм За хэлчихв. ундаа бэлтгий тэгээ. Нөө дуун чанга уучраас. Өө залхуураа залхаагүй байгаа юм байна. Болж гинэ. За. За. Жохон дэшээ та. Асч гинэ. Хайж байгаа. Царган За. Одоо. Байна уу? Байлгаа явлаа. Өглөө нэмэн төргий. Байна уу? За ундаага бэлтий. Бага битэж байна. Салаат бол болцсон байгаа тий. салаад гоё ёсоо. Харин өнгө нь их гоё ярагдаад байна. Байна уу? За өглөө нэмэн төргий. Өглөө нэмэн төргий. За та асуулт байвал асуугаарай. Асуусан би нэг лав хатны салбаруудаар бас өөрчлөлөх дуртай л да. Тэгээд нэг заримдаа болохоор тийм брокколинаас өөр тийм улбар шарангтай яг холооны биш тийм зотон шүлнүүд аягүйх байгаад байдаг. Нөгөө дуртай дараагийн дугаартаа тийм 2-3 төрлийн бага насны хүүхдэд ч болохоор зотон шүл зааж өгч болох уу? За боллоо ах уу таны саналыг хүлээн авлаа. За баярлаа. За. Бага насны хүүхдэд зориулсан зотны шүл бэлтгэж үзүүлээрэ гэж байна. Цагаан цэцэгтэй шүл байдаг, шар бүцгийн сүйтэй тий. Их тэжилэг. Хулууны одоо өнгөнгөө хулууны зүтгүүд байна. Шар улууны. Тий. Зотон чи ер нь өглөг үрийдэг бас юм шиг тий. Энийг харсан чинь арааны шүлс. Гурга сахар хийхгүй юу? Яах юм? Байна уу? Ааглаа. Уг нь одоо энэ чинь За зургтай хандаг басгаад уцаараа яриарай. Халуусан шүү дээ. Бүлээ. Энэ угаа. тэгээ шууд тэгээд буслахгүйгээр авчи. Эсвэл нэг ганц бусдад ч юм уу тий. Гиндин. За ундаага бэлтгэх аргаа заагаарай үзэгчдэд. За.
шар юу дүүлээ? Шар ортоос нь Шар чацрагна шууд микс ирсэн байгаа. Одоо ингээд яг өөрийнх нь амин дэмээ алдагдуулгүйгээр. Тэгэхээр бидэд болохоор ерөнхийдөө энэ чацрагныг бас хэрэглээ өөрсдийнхөө үнсний хэрэглээнд хэрэглэхдээ буцалгах бас нэг сайн биш гэсэн. Яагаад гэвэл нөгөө өөрт нь байгаа тэр амин хүчлүүд антиоксидантууд нь алдагдчих учраас буцлагсаач гэсэн ганц удаа бүргийлгээд авдаг ч юм уу тий. Тэгээд буцлагсныхаа дараа хэсэг байлгах юм бол чацрагн маань дээр тос нь өөрөө тунаад ирдэг байхгүй юу? Тэр ярих гэхэр ингэ нам ингэ ирсэн. Чацрагн гэдэг янгот. За. Тэгчөө. Хутахгүй бас бүр сайн. Уус дахиад ичтэй. Чацрагн. Эрүүлэнхийн нэгэн ин гэж. Их гоё одоо буянтай арт юм л та тийм. Тэр газар нутагт болдог ийм гахалтай олон төрлийн эми урмлууд байна, жимснүүд байна. Сайхан шүү дээ. Гадаадууд их авдгийн одоо си баглон жуус, шарбурт чацраны жуус авъя гэл ерөөсөө дандаа чацраны жуус авдаг. Өвлөр удиралт угаасаа ханиа томооноос хэрэглэхэд нэг хэрэглэгддэг жуус. За тэгээ сахар хийж бас болно шүү дээ тийм ээ. Өөртөө ингээд нэг эсгэлийн амтын дармаараа нэх юм бол өөртөө зориудаад сахар хийж болно. А зүгээр сахаргүйгээр уул угаасаа хүний биед арай илүү ашиг тустай гэдэг нь ойлгомжтой шүү дээ. За үзэгчтэйгээ холбогдъё. За. Байна уу? За өглөө нэм төргий. За тасаа. Жуус хийхдээ энэ миксер чэд үрийг яаж салгаж авчих вэ? Үрийг салгаж авахгүй байгаа. Тийм түрүү. Үрийг нь салгаж авахгүй шууд тэр чигт микс ирсэн байгаа. Тэгэхээр өөр нь яг миксертэй явцдаа доороо тунчдаг. Тийм ээ. Тэгэхээр зүгээр өтгнөр миксердж байгаа явцад бол холигдоод гараад ирдэг. Жоохон одоо тэнцүү хэмжээтэй ус хийсэн тохиолдолд бол үр доороо тунчдаг. Тэгэхээр хэрвээ үрийг уухгүй, үрийг одоо үлдээх сонирхолтой бол усаа тэнцүү харьцаагаар хийчих юм бол доороо тунаад унчин шүү дээ, тийм ээ. Яг ингээд хэрвээ яг үрэнд нь бас бид нар хэллээ дээ, тийм ээ. Бас орлуулшгүй амин дэм бас байдаг юм билэ. Тэгэхээр үртэй давхар хэрэглэх юм бол бас бүр сайн. За бууз маань болох болоогүй юу? Нэр нь үнэртэж जैन тий. Ингээд дуурах хэрэгтэй да. Ер нь бууцыг Монгол аргаар яаж басныг мэдхгүй сайн ба. Яаж гэлээ. Ингэж байгаа юм гэдэг тий. Тийм, тэгэн гот гар хэрвээ ингээд чигтэй байх юм бол арай болоогүй. Болцсон уу болоогүй юу? За нэвтрүүлгийн маань бас цаг хугацаа давч байгаа учраас зөмөрөө. Ерөнхийдөө 15 минут болцсон уу сая? Болсон гаттай байгаа бах тий. За тэгвэл гараа идэхүү. Хөлдөө биш юм чинь тий. Шанз нь тэгвэл болчихсон байсан. Харин хамгийн гол нь ингээд энэ юм залгахтай байсан уу? Залгууд маань хөндөрж ирээгүй үстэй тийм ээ. За үзчихье. Үзтгэл мэдэгдэндээ болцсон байна өө болцсон байна. за бууцаа юм дээр гаргах үлээ нэрээ. За. Бууцаа хоёр шар тавган дээр гаргана. Би тавг аваадаг. Энд байгаа тий. Ер нь одоо Соёнбай маань бол манай галтгоо манад ичээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хаана юу байдгийг бас мэдэхгүй тий. Зочноор бол ерөнхийдөө юм хийлгээд доор нэг юм тавьчихнаа. Юу тавьчих. За. За тавьчих. За тэгэхээр үзэгчтэй ургамлаар хийсэн бууз маань бэлэн болсон байна. Мөн хям нас ургамлан хямтай салат бэлэн болсон байгаа. Уламжлалт одоо сэвчийдхүү. За. За бууцаа чимгээж гаргах. Хүүд маань байна. Гараа гоцсон гараар авчиж дөө тий. За. Гараар авчи. Угаацсан гараагаа шүү дээ. За. Ай. Сайхан холлонд авъя. Харин тий. Студийнхан бас хүмүүс дөө тий. Гэл бас хамт төгчмөр л байна. Үзэгчтэй. Та эцэцгээ гэлээ. Би турыг дагаад бас хийж амтсан үзэгчд байгаа байх гэж бодож байна. Өнөөдөр амралтын өдөр юм чинь тийм ээ. Яг л өглөөний цайныхаа одоо өдрийнхөө хоолыг бэлтгэж явах цагаар бид гурав хийсэн байгаа шүү дээ. За тэр үнцгад.
2 тавган дээр хуваагаа тавих уу юм ба? Тэгээ. За. Нэг юм санаанд орчлоо. Ингээ баг байхад ээж аав бууц хийчээд тэгээ нөгөө хөршийнхээ айлдаа оруулж өгдөг гэсэн. Тэр бас санаанд орчлоо. Ерөнхийдөө цагаан сарын баяр маань төрлөө мэдхөө би мэдхээс гадна би үүндээ маш их хүндлэлийг үзүүлдэг. Тийм учраас маш их гоё үзэгчтэй зориулаад юм бууцыг. Энд дээр дахиад авчиж та тийм үү? Яа. Салата энэ дээр тавь дөө. Байна уу? Энэ дээрээ юу? Тий, салата тавьчих. Тийм бол хүмүүс манаас. Пэ яасан хүнд юм бэ? За, бууцны талаар бууцныхаа орцыг бас тайлбарлая гэж бодож байна. Мөн жаргалмаагч маань түүхийн багш юм чинь. Цагаан сарын одоо гол үдээ болсон бууцыг ер нь яагаад цагаан сарын гол үдээ болгож хэрэгэлсэн талаар. За, бууц чинь ийм юм учиртай юм байна. Цагаан сарын шинийн нэгний өмнө битүүний өдөр гэж тэмдэглэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр битүүний өдөр бол голцоо нөгөө та бүдэрээ мэдэн шүү дээ, сар гавдгуу та саранхой байдаг, тийм ээ. Тэгэхээр Монгол зурхаан он тоолол дуусч идэг, төгсч идэг, дараагийн он тоолол руу шилжиж идэг өдөр байгаа. Тэгэхээр энэ өдөр голцоо битүү эдэн ундааг их хэрэгэлдэг. Тэгээ түүнээс үүдэлтэйгээд одоо бууц банш энэ хууш урмууд маань гарсан юм шүү дээ. Зарим бол гол зоог. Битүүний өдөр хиншүү гаргах ёстой гэд хуушур хайрч иддэг байгаа тийм. Тий. За тэгээд хэрвээ та бүхэн бас хуушур хэмээр эвэлж гисэн яг энэ орцоор бэлтгээд хайрч болох байгаа тий. Шандан яг адилхан бэлдээл тэгээд ерөөсөө хуушур хайрчин гэсэн. За одоо ундаага бэлтчихнэ. Ундаа маань сайн нэг пор гэж болсон. Болцнаа. Тэгвэл ингээ хэсэг байлгах нь. За үзэгчд маань нийслэл салаатны өнгийн нас харж байгаа. Энгийн яг хям дэлгүүрт зарагддаг майонезаар тавьчих тий. Өндөгтөө майонез хоёр орсон салаатнаас ялгарах юмгүй байгаа. Бууснасаа тавьчих. Гоё үзэмжтэй гэсэн. Байна уу? Дараагийнхт нь. За өглөө нэмэн төргий. Байна уу? За таныг сонсож байна. Бууцны ямар оноогоор хийдэг вэ? За тань дахиад дэлгэрэнгүй хэлээд өгье, та зурагтаараа хариугаа сонсоорой. За бууцныхаа орцыг бас Одоо манай эндра баг мэддэг болсон юм хэлж өгөө. шанц хийсэн байгаа. Сонгон шанц хоёроо шаргалтал нь хуурсан байгаа тий. Тэгээ ерөнхийдөө тосоо хийгээд сонгон хийгээд сонгоноо жоохон хуурж агаад тэгээ дээрээс нь зоогоо хийгээд зоогийнхоо өнгийг хуурахын тулд бид нэр жан хийсэн байгаа. Жангаа ээж хуурж агаад дээрээс нь байцаа луугаа хийгээд баг зэрэг болтол нь хуураад тэгээд гаргана. Жангаа хүрсний дараа нь яг л бууц хийцэгтэй адилхан чимгээд ингээд бууц маань бэлэн боллоо гэсэн үг. За ингээ үзэгчтэй. Хандагаа аюул. За өнөөдрийн хоол бэлэн боллоо. За нийслэл салааттайгаа та бүхэн дээрээ зоглоорой гэдэг. За ерөн цагаан сараар яг ийм бууцыг хийвэл бас эрүүл мэндэд ашигтай тустай байх болов уу гэж бодож байна. Махан бууцыг олон итгэхэр зэрэг олон ширхгийг итгэхэр гиз зэвэг үрхдэг. За хүүхнүүдийн бас хамгийн том асуудал жин нэмдэг шүү дээ тий. Цагаан сараар 2 хил нэмчлээ, 3 хил нэмчлээ гэдээ явж байдаг. Тэгэхээр энэ бууц бол тийм нэмэлт чинь үүсэхгүй байх гэж бодож байна тийм үү? Тэгээ бас гурилын хувьд сонголттой байгаа шүү дээ. Бас баг уулаар хийж болно тийм ээ? Баг уулаар хийж болно. За дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? За өглөө нэмэн төргий таныг сонсож байна. Тэгээд энэ юу чатарганы буцалгахаар чейсмийн алдагддаг шүү дээ. Ягаа буцалгаад байгаа юм бэ? Уцгаагүй харин нэг ерөөсөө ганц удаа дөнгөж хатаа уушин хийгээд болоо шүү дээ. Тий, ер нь бол зөв. Таны зөв шүү. Би болохоор өнөөдөр яасан гэхээр зүгээр ганцхан удаа дөнгөж буцалгаад авсан байгаа. Юу чатарганы тос нь жимсэнтэй байдаг гэж ярьлаа. Жимсэнтэй биш. Үрэнтэй. Гэхдээ ихэнх хэсэг нь үрэнтэй байдаг. Үрийн атадод би гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд үртэ ашиглаж байгаа. Чатарганы буцалгаад бол тэгээ бидний нарилаа. За халдсан баярлалаа. Баярлалаа. За ер нь бол буцалгаагүй байгаа тийм ээ. Тий, буцалгаагүй ерөөсөө. Би бол хилээд байгаа гол зүйл миний юу гэхээр зүгээр чатарганаа миксэрчээд дээр нь цэвэр ус хийгээд уучиж болно гэдэг байгаа. Ер нь гол тэр шүү дээ тий. Гэтэ яг зүгээр халуун бүдэнээр нь орой унтахтай хүмүүмар санагдсан үед бол ганцхан үедээ дөнгөж нэг
бүр хийгээд тэгээд хэсэг нөгөөх юуг нь тунахыг хүлээгээл дээр нь тос хүм тунаад ирэнгуут нь ууж болно гэж хэлж байгаа дэр. За ингээд боллоо. Загнуусаа амсцах уу? Тэгээ. За. За баярлалаа. Сэрээ халбага. Сэрээ халбага ах уу? Халбага ах уу сэрээ ах уу? Сэрээ авъя. За сэрээ. За үзэгчдтэй амталгаа хийж үзүүлье. За. За яг л нөгөө цагаан сар шиг тий. Салаттайгаа. Яг л нэг зүгээр зарим айл нөгөө нэг махан бууз хийхдээ дотор нь байцаа хэлцдэг шүү дээ. Яг тийм болсон байна. Гэтэ илүү амттай байна. Их гой зөөлхөн уус амттай. Ойма. Тэр нөгөө цуутай иддэг шүү дээ. Энэ хям ч бас яг л юу юм биш үү те нөгөө дэлгүүр зарагддаг хям шиг амттай байт юм ш тийм үү? Би анх удаа амсаж үзэж байна. Ийм хям ер нь бол байдаг гэж бас мэдээгүй байсан. Энэ салат их гоё юм. Тэгэхээр та бүхэн гэртээ бас хийж идээрэй. Баярлалаа. Жаргалмагчтай баярлалаа. Баярлалаа. Самбат тусалсанд бас баярлалаа. Баярлалаа. Манай галтгоонд ирж тусалсанд бас маш их баярлалаа. Тэгэд би одоо ингэж бодоод тах юм. Нэгэнт ингэж самбат манай харин галтгоонд ирсэн чинь нэг айдуу нэг минь төргөл. Тийм шүү дээ. Тийм. Энд чинь маш тэгвэл байх гоё санагдаад байна. Манай Индра асуужсан байхгүй юу гэж зарлах гэж яах вэ танилцуулсан гэдэг. Тийм дуучин хэлүүлээсээ айдаг байхгүй юу. Тэр яхаа би дуунд дуртай, дунд хайртай. Багасаа л дуулах дуртай гэсэн. Тэр нөгөө кавер дуучин гэдэг шүү дээ. Дуучдын дууг дөөрөж дуулдаг. Тийм төрлийн одоо сонирхогч юм уу да. Тэгээ өчтөр жаргалмаа шилсэн гэнэ гой Монгол дуу гэдээ би шин их сониогоо тэгээд зөндөө нэг гой Монгол дуу дуртай мөртлүүд нэг яг сайн дуулахаар мэддэггүй юм билэ. Тэгээ би нэг хамгийн дуртай дуу Сарнай гэнэ дуу байдаг штэ. Сарнай цэцэг. Тэрийг дуулъя. Төрөд хамт дуулаарэ. Сарны нарны гэрээ сатан мишэсэр байгаа сарнэм цэцэг алжааж салих минь түүнийг илбэжтэй хүүхэд ирвэхэ хоёртой хөгжөн тогсоор байгаа хөрхөн сарнай алжааж хөнгөн салих минь түүнийг ихрилээч. За. За монголчууд маань 90 дуутай хууртай сайхан арт юм байгаа тий. Гэж байгаа ууртай дуулдаг болно. Ер нь сүүлийн үеийн уран бүтээл ямар уран бүтээл хийж байгаа бас. Тийм. Тэгээд миний сонирхол нөө жаз. Жаз тэг мюзикл талдаа. Тэгээд жаз хөгжмийг чи нэг тийм яг амьдрал үтсэн гэх юм уу да тий. Нэг гоё амьдралд алдаж онсон тэг нэг юм буйртай дуулвал их гоё өмшөлтэй байдаг юм байлээ л дээ. Тэгээд би нөө жаз дуртай болохоор ингэ судлаад. Тэгээд би ч одоо 30 настай. 30 настай хүний хувьд амьдралд бас тэр болгон үдсэн зүйл бас дутмаг байна. Тэгээ үүдг чинь би нэг яардгүй маа уран бүтээл яардгүй. Тэгээд хооштой ч гэсэн өөрөө жоохон жаз жанраараа гоё нэг дэлхийн том сонгодог дуунууд тэгээ бас Монголд яг жаз төрлийн гоё бас том дуу гэдэг шүү дээ. Тим дуунуудыг бас дуулъя гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэгээд одоо өөрөө хувьдаа өөрийгөө бэлдээл байж байна. Зүгээр хаа миний бас нэг сонирхол нь бүжиг байхгүй юу? Тэгээ би бүжиглэх дуртай. Тэгээд одоо жоохон залуу байгаа дээрээ бүжгийн pop ч юм уу те. Тийм dance pop чиглэлийн уран бүтээл хийн гэсэн бодолтой байгаа. Гэтэ би урднаас нэвтрүүлэгт орж ярьж ирсэн гэл яг тийм уран бүтээл хийн, тэдэнд хийн те. Тэдний дотор хийн мэн гэсэн юм одоохондоо байхгүй нөө. Тэгээд би шинэ их юм аясаараа юм болохоор тэгээд нэг гоё яг цагтаа Соёнбоос гоё уран бүтээл гарах баха. За тэгэхээр хайран галтганд хүрэлцэн ирсэн Соёнбодоо баярлалаа. Намаа урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Маш гоё амттай буузыг салаатны амталт гэж гисэн жаргалмаагчтаас баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй 10-17 хайрын галт тогооны булан маань энэ хүрээд өндөрлөж байна. 12 цагаас та бүхэнд хүүхдийн эмчийн зөвлөгөө мэдээлэл хүргэх болно.